Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг үзэж байгаа яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Мөн улс тунхагласны баярын мэндийг хүргэж байна. За тэгээд улс тунхагласны баяраар үзүүлэх байгаа кино маань жоохон энэ авцалдаагүй л дээ угаасаа би ингээд нөгөө сугаа харсан чинь ихэнх нь ингээд нөгөө уянгын романтик драм төрлийн кино орсон. Тэгэхээр за нэг удаад арай өөр кино ярьж өгье гэж бодоод би нэг амралтын өдрүүдээр Япон кино үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь үнэхээр амар кино үзсэн. Тэг юу нээр вэ гэхээр яг нэг 10 жилийн хүүхдүүдийн найз нөхөрлийн юм харилцаа, анхны хайр марийн тухай гардаг юм кино аахгүй юу? Илхэн навч гэдэг кино. Тэгсэн чинь Япончуудаас киног үнэхээр амар хийдэг юм байна. Миний хувьд бол одоо үнэхээр аимшигтай байсан. Тэгээд энэ кино маань ингээд дундуура бас нэлээд ингээд одоо хаард юм гардаг, аллаг маллаг гарна, цус нүж их гардаг. Тэгээд тэр бүгдийг ингээд үцгээд үнэхээр маш их айсан. Миний бараг зүрх хаарах шахсан. Би ингээд бараг цаг 2 цаг шахан биш тэг ингээд тайвширч чадахгүй гарын алга хөлрөөл ингээл хөөсмөрс ингээл гараал нэг амар нэг айцтай дээ штэ тий яг тийм мэдрэмжийг авсан. Тийм болохоор яг нациг төрлийн жоохон айдаг эмзэг хүмүүс айхан бол нэг үцгээд яг уу гэтээ товчлын үцгээд гимгүй бах. Тэгээ нэгэнд үтцсэн юм чинь та бүхэндээ зүгээр яриад өгчий. Тэгээ дэлгэрүүлж үзье сонирхолтой хүмүүс байвал надаас би ингээд доор ингээд танаас үзнэ хэлээд өгнө. Яг үзмээргүй за ингээд болъё гэж байгаа хүмүүс бол ингэж болж болно. Тэгээ Япончууд чинь киногоос үнэхээр амар хит юм биш нэг бүрчлэн детальчлаад зүгээр нэг цус гарахгүй ингээд бүр ингээд гиз мэцийг нь хүүлээл гиз мэцийг цагуулаад тэгэл ингээд хөл мөлн зүгээр ч нэг хуурчгүй аарцсан бүр ингээд дэлбрээл аарцгаа дэлгэнэ гэдэг ч тэгээ тэгж мэвэл үнэхээр хүнд юмуд гарсан. Тэгээд энэ киног ярьж өгье. Ингээд кинондоо тавтай морил. Мөн нэрээ миний бичлэгийг үзэж байгаа, намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд хэрвээ сабадаар дамжаагүй бол дараад өгөөрэй. За киног орцгоё. Харука Токиогоос хөдөөний нэгэн сургуульд шилжиж ирнэ. Түүнд сургуулийнх нь Абег их хөвөн сайн хандаж мэдтэй устай байдаг байлаа. Гэвч түүнд нь атаархсан охтууд түүнийг дээрлэх нь хижээлээ тараад гутлаа авах гэж ирэхэд түүний гутлыг хогийн цэг дээр хайчихсан байдаг ба эрэхтэн түүнийг царай муутай юм байж Абег өөртөө татлаа. Токио руугаа буц хэмээн элдвээр хэлж доромжлно. Тако гэх охин Абе сайн юм байна л да. Тэгээд найзууд нь ийхүү найзынхаа өмнөөс зогсуулж байгаа нь энэ. Гэтэл Тако би та нарт хэлсэнчлэн Абе надад огт хамаагүй шүү гэд яваад өгдөг. Шавар шахандаа баригдсан Харуког харсан гэр бүлийнхэн нь маш ихээр санаа зовно. Аав нь ангийнхан багштай очиж уулзахад манай сурагчид яагаад танай охиныг дээрлэх нь гэж гэхэд аав нь Харуко бас таны шав бидтэй гэхэд багш нь хэлэхгүйгээ болж дэртээ тэргүй манай сургууль дараа жил хаагдах гэж байгаа. Ийм үед хил ам хийхгүй байцгаа хэмээн асуудлаас шууд зүгтдэг. Энэ сургуульд төгсөх ангийн 10 хүрэхгүй хүүхэд байдаг. Харукогоос бусад нь яг л жаахан хүүхдүүд чиг хүмүүжүүлгээ байсан юм. 2 сарын дараа төгсөх хэдий ч Харукод цаг хугацаа явж өгөхгүй байв. Аргачгүй үсттэй. Ингэж дээрлэхэж байхад түүний ширээн дээр нь буцаж яваад өөх гэж бичсэн байх ба дараа нь үгсэн хэрээг ширээний шургуулга гэх юм уу нүдэнд нь хийчихсэн байдаг. Тэрч бүх хэл аавыг нь хүртэл аимшиггүйгээр шат руу өшөглөнө. Энэ тэнэг байдлаас залхсан Абе одоо наад тэнэглэлээ зогсоо. Багшаа гэхэд багш нь үнэхээр бүр дөжирсэн гэмээр ангид юу болж байгааг тоогчгүй самбар дээр бицээр л байла. Угаасаа эдгээр хүүхдүүд багш байна уу, эцэг их байна уу, сурагч байна уу, ерөөсөө хамаагүй бүгдтэй нь ёс бус харьцдаг. Бүр аавыг нь өшөглөхдөө гутландаа хадаас хийж өшүүлсэн байвал яах вэ? Аав ээж нь охиноо тэр сургуульд сурахгүй, ахиж явахгүй амар тайван байсан ч болно гэж хэлдэг. Харуког хичээлдээ ирэхгүй болохоор уйдсан охтууд ангийнхаа рүүмигийн охиныг хадаасаар хатгаж Харуког авчрахгүй бол чи дараагийн бай болно шүү гэж хэлснээр рүүми Харукогийн очдог. Тэгэд чи хичээлдээ очихгүй бол би бай болох болно гэж үннээл хэлдэг. Харин Харуко ахиж сургуульд очихгүй гэж хэлнэ. Энэ цагаас рүүмиг тэд байгаа болгов. Рүүми баг энэнд нь дасчихсан гэмээр Харуко энэхий тоног амар тайван байла. Дүүтэйгээ зугаалж яваад Абетэй таарна. Дүүн сэргэлэн охин тул Абетэй танилцж зураг дараад өг хэмээн гүйснээр Абе анх удаа хүний зураг дарав. Рүүми дээрлэхүүсээр сэтгэл санааны эмгэгтэй болчихсон байла. Үсийг нь тайрч, зохиж, зодож байсан ч тэрээр инээсээр ямар ч эсэргүүцэх зүйл байхгүй. Үс чинь таалагдж байна уу гэхэд хөнгөрөөд сайхан болчихлоо л гэж хэлнэ. Абе Харуко хоёр бие биедээ татагдж анхны болзоондоо явдаг. Хамтдаа агаарт гарч зураг дарж сайхан зүйлсийн талаар ярилцсан. Абе зураг дараах сонирхолтой. Орой болж гэртээ буцаж ирэхэд гэр нь шатаж байх нь тэр. Улаан гал маналзан асчаа дотор гэр бүлийнхэн нь бүгд байла. Харуко дотогш орох гэсэн боловч түүнийг хорно. Хайртай охиныхоо шаналхыг харж чадаагүй Абе дотогш гүн орж дүүг нь тэрэн гарч ирдэг. Дүүн танигдахын аргагүй түлэгцэн байх нь тэр. Азар амьсгалж байсан тул яралтай эмнэлэг рүү авч явдаг. Аав хоёр нь газар дээрээ нас барж гагцхүү дүүн амьсгалж байгаа ч амьд үлдэх хэсэг нь эргэлзээтэй. Энэ төмрийг ангийнхан нь тавьсан байв.
Тэд нэг гэр бүлийг үрд салгаж амьдралыг нь самарсандаа гимших бус харин өөрсдийгөө баригдах үе ээж аав нь мэдчихгүй хэмээн уйлж сэтгэл санаагаар унаж байдаг. Хинэн ч үлдэд зовж байгаа Харука болон түүний дүүд санаа зовсонгүй. Руми Тако дээр хурж ирж чамайг явсны дараа гайхалтай юм болсон гэд ярих гэтэл Тако миний ширээнд битгий хүр хэмээн гарт нь балзаадаг. Энэ тухай багштай хэлэхэд багш нь Такотэй төгсөх хүртлээр битгий холбогд гэхээс өөрөм хэлсэнгүй. Такогийн аав түүнийг Токиогийн их сургуульд оруулахгүй. Чиний ирээдүйг би шийднэ гэж хэлээд гарч авдаг. Харуко хичээлдээ ирж бүгдийг гайхшруулна. Харин тэр шокносоо болоод ярьж чадхаа байсан байлаа. Хүүхдүүд нэгэнд тэр биднийг мэдчихсэн юм чинь хэмээн өнөөх хогийн цэг рүү дагуулж авч хадаас зоож алхахыг оролдоно. Тэгтэл Харуко дэрэгдэн байх хадаасыг аван Тачибаногийн зүүн нүд рүү зоочихв. Тэгээд зогсохгүй хажуудаа байсан модыг авч Тачибанаг нүүр нүдгүй балбаж алдаг. Бүр өрөөс нь нүдэнд салж унтал зогсоор байлаа. Тэгээд үлсэн хоёр руу дайрахад тэд бидний буруу бишээ, Кугагийн буруу. Тэр чиний ээж дээр гал тавьсан гэж хэлгээд Харука сонсхийг ч хүссэнгүй. Тэгээд нэгнийх нь хурууг тасалж улмаар цохиж ална. Харин нөгөөх нь энэ бүгдийг хараад айсантаа цугтааж байгаад унаж хүгдэг. Сургууль дээр цагдаа ирэхэд айсан Куга харих гээд явж байтал Харукатай таарна. Куга чи хичээлээ дасалчихсан юм уу? Надаас юу хүсэв гэд түлхэхэд аль хизээ гизэнд нь хутгалчихсан байдаг. Айж балмагцсан Куга арга шугархад Харука ахин түүний амийг зүсв. Куга ухарж зүгтсаараа доош унаж аарцгаад илгэдэг. Тэгээд би ганцаараа гал тавиагүй хэмээн орилсоор үлдэнэ. Руми руу дээрлэхүү хүүгүүд залгаж нөгөө хоёр охин одоо Куга алга болчихлоо. Харука тэднийг аль байгаагаас гарцаагүй. Дараагийнх нь чи байх. Тиймээс маргааш хідүүлээ тэрнээс өрсөж дайрах болно гэж хэлээд уцаа тасалдаг. Маргааш нь Харукаг гарч ирэхэд Мамия Икигава хоёр нууцаар дагна. Эхний сумаа тавихад тэд оноогүй учраас энэ хооронд Харука зүгтэж амжсан байв. Икигава Харукаг маш үзэсгэлэнтэй болохоор энд амьдрах хэцүү гэж хэлэн түүн рүү дайрна. Үнсэх гэж оролдох үед газарт байсан бахийг аван түүний хамрыг нь хавчснаар тэр бууга унгадаг. Мамия харин Харукаг харуулах гэж байгаад найзаагаа харавчихдаг. Сандарсандаа арга шухархт нь ард нь Харука байж байх ба шууд л түүний гизийг зүсдэг. Улмаар гизэн цовж байхад Мамия номсомоо цэнэглэх гэж оролдоно. Энэ үед Харука араас нь дайрснаар түүнийг ч мөн алдаг. Ингээд нэг ангийн 4 хүүхэд гэртээ ирэхгүй байгаа тул эцэг эхчүүд нь хайсаар Абе Харукаг хайж ирэх ба чамтай уулзахыг үргэлж хүсдэг. Харахыг ч хүсдэг хэмээхэд зов чаналсан. Бас зусан өшөө авсан Харука уруулаа цусгартал хазаж байлаа. Харин Абе түүнийг үрд хамгаалах амлалт өгдөг. Тэгээд цустай уруулыг нь үнснэ. Хогийн цэг дээр очисон Руми ангийнхаа хүүхдүүдийн зогцыг олж харж маш ихээр айна. Ингээд Тако руу залгах боловч өнөөх нь уцаа огт авдаггүй. Руми Харукагийн гэрээг шатаана. Тэднийг ална гэж хэлж байснаа санаж маш ихээр айж байлаа. Тэгээд дахин Тако руу залгаж чи бод хоёр өөхөх юм шиг байна. Тэд бүгд өгсөн. Би харсан гэхэд Тако итгэдэггүй ба чи мөрөөрөө өвхөж далд ор. Харин би алуулах юм хийгээгүй гэхэд чи Абэг Харукад булаалгасандаа түүнийг дээрлүүлсэн мэдтэй. Гэхэд би тийм залуу сонирхохгүй. Андуурхаа бол химээгээд уцаа тасалдаг. Руми Такод зөрөгтэй хүн болж харагдахын тулд бензин аваад Харукагийн гэрлөө явах бөгөөд би шатааж чадна гэхэд бусд нь туслахаар болдог. Харин Таког хамт орох уу гэхэд тэрээр шал утгагүй юм би явлаа амжилт гээд явсан байдаг. Энэ бүх үйл явдал Такогч мөн айлгаж байв. Тэр айсандаа гараа хазна. Ингээд Тако Харукатай уулзаж би энэ бүхний гол буруутан гэхэд Харука тийм ч үж магадгүй. Гэхдээ миний буруу байх. Чи анх намайг шилжиж ирэхэд надтай найзалсан. Харин би Абатай дотносож чамайг шархлуулсан гэхэд Тако Аба бишээ. Зүгээр л тийм залууг дагаад явсан чамайг маш ихээр гайхсан гэж хэлдэг. Тэгээд Харукагаас өршөөл ирж эцэст нь амьд үлдэн гэрлүүгөө явж байх замд галзуурсан Руми гарч ирэн хутга барин түүнээр дайрдаг. Тако мөн хавтгай гаргана. Та нар үнэхээр гайтай юм аа. Бүгд өөрсдөө ирж наалдана. Тэгээд удирдлагаа алдцгаана гэхэд Руми чам таалагдахын тулд тэгсэн. Бүхнийг чиний төлөө хийсэн хэмээн хашгирч түүн рүү дайрч хоёр зодтолтно. Абе Харука руу залгаад би чамайг дагаад Токо явж тэндээ сурна. Тэгээд ажил хийж амьдрах байр болно. Чи юунд битгий санаа зовоорой гэхэд Харука би тэгж чадахгүй. Хавар болохоор чи бүгдийг ойлгоно гэхэд Абе маш ихээр уурлаж чи эцэст нь гэр бүлээ сонглоо хэмээн бухимдана. Үнэн дээр Абе ээж аваагаа алсан, бүр болоогүй эмээгээ алсан алуурчин байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайн бөөн үүмэн болно. Энэ үеэр багш нь ч мөн тасаарилгаж байсан машины доогоор орж өгдөг. Үнэн дээр тэр багш нь сурагч байхдаа хүүхдүүдэд дээрлэхүүлдэг байсан учраас сурагчдаасаа айдаг байжээ. Тэгээд хүүхдээ бараг сэтгэл нь амардаг. Үргэлж айдастай байх болсон Руми бүр солиорч эмлэгт байгаа Харукагийн дүүг бүр мөрсөн шатахаар ирдэгч Харукатай таарж хэсэг зодтолж байгаад явдаг. Абеч мөн яавч эрүүл биш түүнтэй хамт амьдрахын тулд өвөөг нь алсан байв.
Учрыг олох гэж Абег шалгаагаад байж байхад Рүми гарч ирэн эхлээд ээжийг нь шатаасан. Дараа нь Ааб болон дүүг нь шатаасан. Үнэр нь үнэхээр муухай байсан гэж ярин Харука руу дайрч түүний цээжинд худгалав. Абег Харукаг өмөрж Рүми рүү дайрна. Рүмигийн цүнхнээс хэрэг болох үеийн буюу аавынхын шатаж байгаа зургууд гарч ирдэг. Хамгийн аимшигтай түүнд хайртай гих Абег уг зургуудыг дарсан байлаа. Дүүг нь аврах гэж орохдоо шатаж буй аавынхын зургийг дарж байсан гэж боддоо. Тэгээд Абег буруугаар битгий бодоорой. Чамайг аавыгаа хараг гэж бодсон юм хэмээн хэлдэг. Харука Абег руу дайрах боловч улмаар Абег бултаж Харукаг зодож би чамайг хамгаална гэд байхад яагаад итгэхгүй байгаа юм бэ хэмээн орилдог. Бараг л өхөж байгаа Харукагийн зургийг Абег дарна. Тэр үед засан дороос илгэн цэцэг дэлбэлсэн байхыг олж хардаг. Тэгээд Абег Харукагоос надтай хамт амьдрна гэж амлаач хэмээн тэнэгтэж байхад засан дор байсан ном сумыг аван Абегийн нүд рүү харуулж ална. Эцэстээ тэр өөрөө шархаад алгүй үхдэг. Нэг ангийн 10 хэдэн хүүхдүүдээс бүгд хүж эцэст нь Такол ганцаараа амьд үлдсэн байлаа. Тэрээр өсчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд Харукатай хамт байсан үедээ дурсна. Энэ дээр бол ямар нэгэн залууг одоо ингэж булаацалдаж маргалцсан юм байхгүй. Тако бол ерөнхийдөө Харука хэмээх найздаа маш их хайртай, найзтайгаа хамт байгааг хүссэн. Гэвч нөгөөх нь өөр залуу сонирхоод найзаагаа тоохгүй болсноос үүдэж энэ бүх хөшөө авалт бий болсон гэж хэлж болно. Гэхдээ Япон кино үнэхээр аимшигтай хийдэг юм байна. Энэ ингээд үзүүлж байгаа энэ хөл одоо хугарах ч гэдэг юм уу те хүн утгалах гэдэг бүр нэг бүрчлэн харуулдаг болохоор маш хүнд кино байсан. Хэрвээ та бүтэн ангаар нь үзэх юм бол нэлээд сэтгэл зүйн бэлтгэлтэй үзээрэй. Тэгж байгаа айдаг, эмзэг төрлийн хүмүүс үлрэн үзсний хэрэггүй гэж зөвлөмөр байна.